Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг сэдв бол яалтчгүй интернеттэй хамт гарч ирж байгаа нэг сэдв шүү дээ. Тийм ээ. Хамгийн сүүлд гэдэг чинь миний сонсноор одоо манайхан Wi-Fi сүлжээгэл маш хэрэгэлдэг болчихлоо. Айл болгон байгууллага болгон Wi-Fi-тэй. Гэтэл таны одоо хөршийн гэрт чинь ороод таны хэрэгэлдэг Wi-Fi-ийн сүлжээгээр бол таны бүх хувийн мэдээллийг үзэх боломжтой гэдгийг бол бас яг мэдээллийн технологийн шинжиж анхааруулжсэн л да. Би тэрийг жишээ сонсчод гайхажсэн. Маш олон иргэд бол энэ мэд одоо тийм сөрөг дагавруудыг мэддэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ аюулгүй байдлаа бид хангаж чадахгүй бол ер нь ямар сөрөг үзүүлэлт гарах эрсдэлтэй гэж юм бэ? Тэгэхээр одоо чинь Wi-Fi өөрөө тийм баталгаатай зүйл үү? Ямар орчны Wi-Fi хэрэглэх зүгээр таны хэрэглэж байгаа Wi-Fi чинь нууц өгтөө үгүй юмшлаа олон зүйлийг мэдэх шаардлага бол байгаа. Тэгэхээр тэрийг мэдснээр мэдээллийн аюулгүй байдлаа эрхчлөөгөө бүрэн хамгаалах боломжтой юм л да. Энийг мэдэхгүй юм уу дутуу мэдээд байгаа, буруу мэдээд байгаа нөр энэ төрлийн боловсрол мэдлэг хангалтгүй байгаатай шууд холбоотой болчих юм л да. Ерхий зарчмын үед энэ төрлийн боловсрол мэдлэг олох үйл ажиллагааг бол засгийн газрын байгууллагууд хийх үүрэгтэй. 2010 оны мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөртөө ч гэсэн талаар заагаад гисэн. Ирээдүйд ялангуяа хүүхдүүд бүх төрлийн энэ төрлийн мэдээллийг олгоно. Энэ төрлийн мэдээлэл хангалтгүй байна гэдээ зааж өгсөн байдаг л да. Тэгэхээр энэ бол бас нөгөө талаар хангалтгүй байгаа. Нөгөө талаар тасралтгүй хийгдэх ёстой ажил гэдэг нь харагдаад байна л да. Тэгээ өөрөөр бидний мэдгүй шинэ технологи, шинэ одоо арга хэлбэрүүд зөндөө гарч ирж байна. Зөвхөн бид нар Wi-Fi яриад энийг ойлгож хичээлтэй арга технологи ч юм уу гараад ирчих. Тийм л орчин нөхцөл байна л да. Манай нөхцөл жишээлбэл одоо энэ бүх интернет хэрэглээтэй холбоотой бүх нийтийн боловсролыг одоо олгох ёстой, түгэх ёстой газрын төвөл юу вэ? Мэдээллийн технологийн газар юм уу, харилцаалт нь зохицуулахаар юм уу, яам юм уу? Тэгэхээр саянд урсан нөгөө засгийн газар 2010 оны мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хэлбэрийн төлөвлөгөөнд болохоор иргэд олон нийт мэдээллийн аюулгүй байдлаа зөвлөгөөх сургалт явуулах соён гэрэл үйл ажиллагааг бол нэгдүгээр мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар, хоёрдугаар боловсрол шийдлэх ухааны яам, гуравдугаар харилцаа холбоон зохицуулахаар энэ гурав ерөөдөө олдож хариуцах ёстой гэдэг болсон. Харилцаа холбоон зохицуулахаар агентлаг хоёр бол ялч гэж өөр нь учраас одоо ажил хийж байна л да. Жишээ нь хүүхдийн интернетийн орчин дэлхийн хамгаалахыг шийдвэр. Боловсролын яам бол энэ тал бол хангалтгүй ажиллаж байгаа. Тэндээс баримталж байгаа бодлого үйл ажиллагааны юм бол бараг байхгүй гэж хэлж болохоор юм л да. Боловсролын яам магадгүй мэдээллийн технологиор яамд хамгаалах юм шиг ойлгоод байдаг. Ерхий чиглэлээр юм бол боловсролын яамд энэ чиглэл нэгдүгээр байх хэрэгтэй байна. Тэгэхээр яамны боловсролын яамны зөвс энэ чиглэлээр хангалтгүй биелүүлж байна да гэсэн хамгаалаа л да. Гэтэл юу сургуулийн насныхан байтугай цэцэрлэгийн насны хүртэл интернет хэрэглэгчид болоод урьдчилаа шүү дээ одоо ч тийм. Жишээ нь нэгдүгээр курст одоо бүх Монгол бүх оюут мэдээлж өгдөг хичээл үздэг. Тэн дээр одоо компьютер яаж сайхан гэх мэтлэн ингийн хэрэглээний юм ярьдаг болохоос ш яг одоо компьютер очно яаж мэдээлэл айлуулаа хангах вэ гэдэг нь орхигдсон. Их хөтөлбөрт нь ч тэр нь өөрөө байдаггүй асуул тал байгаа л да. Тэгэхээр улсын хэмжээнд бас мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах гэж нэг ноцтой асуудал юм. Тэгэхээр та яг энэ хуулийн төслийн ажлын хэсэгт багтчихсэн юм уу? Яг энэ хуулийн төсөл ямар шатндаа явна ямар заалтуудыг та хүсэж өгсөн бэ? За, ерөнхийдөө 2013 оноос эхлээд Тамилын ерхий газрын кибер аюулгүй байдлын газар дээр ажлын хэсэг гараад мэдээллийн аюулгүй байдлын тухай болон кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн боловсруулах ажлын хэсэг байгууллагатад үйл ажиллагаа явуулсан. Ерөнхийдөө нэг жил гарсан үйл ажиллагаа явуулаад хуулийн төслийн бэлэн болсон одоо өрөө маргааш баг засгийн газар өрөө маргааш бэлэн болсон гэж яригдж байсан. Тэрнээс хойш буюу 14 оноос эхлээд тухайн ажлын хэсгийг өргөтгөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын тушаалаар ажлын хэсгийг өргөтгсөн байдаг. Тэгэхээр энэ ажлын хэсэг маань өөрөө зөвхөн тусгай төрийн засгийн багцад бүрсэн ажлын хэсэг учраас өмнө дурсан тэр ажлын хэсэг байсан хувийн хвшил судлаачдын төлөөлөл маань тэнд ороогүй л дээ. Тэгэхээр 14 оны 9 сараас сүүлээс хойш энэ хуулийн төсөл маань одоо аль түвшинд явж байгаа одоо боловсрол түвшин хэр байгаа талаар одоо бол мэдээлэл авах юм. Ямар ч сан тэр өмнө дурсан ажлын хэсгээрүүд ер нь кибер аюулгүйг хангах чиглэлээр хувийн хвшил төрийн байгууллага судлаач иргэний нийгмийн төлөөлөл нэгдсэн ойлголттой юу хийх ёстой гэдэг талаар ер нь бол бүрэн ойлголт хүрсэн тийм ахицуул байгаа. Нэгнээсээ жирхэг биш хамтарч ажиллах ёстой гооч ер нь өөрөө ухамсарласан хамтраад ажиллаад эхэлсэн тийм төшил бол байгаа л да. Одоо сүүлд бас өгдөл хамгаалалтын хуулийн төслөд боловсруулж эхэлж байна. Мэдээллийн аюулгүйг хангах гэдэг маань зөвхөн кибер аюулгүйг хангах асуудал биш. Иргэд олонний одоо бүх төрлийн мэдээлэл хувийн хвшил төрийн байгуулалт өгж байгаа. Тэрийг одоо
хэрхэн хангах байгаа энэ асуудал нь өөрөө эргэлзээтэй байдаг учраас мэдээллийн технологи шүүдэд холбооны газраас үйл хамгаалтын хөлбөмбөглөл 2017 оны 1-р улирлаас одоо байгууллагын ажлын хэсэг байгууллагад явж байгаа. Тэр бас нийлэн хөлбөмбөглөлтөнд маань бэлэн болоод засгийн газар танилцуулахад бэлэн болж ашиг байна. Тэгэхээр үндсэндээ энэ хоёр хуулийн төсөл Монголын захин орчин мэдээллийн айлтгуулалттай холбоотой бэлэн болоод байна гэсэн үг дээ. Кибер айлтгуулалтын тухай болон үйл хамгаалах тухай. Бус орны жишээ хараад энэ хоёр хуулиуд бол зайлшгүй байдаг юм хэлээ. Тэгвэл эдгээр хуулиуд батлагдсан тохиолдолд бол эхний хэлж ямар ч хэсэг хууль эрхцэн орчны маань сүрэн тавигдах юм байна. Тэгэхээр манай хуулиар бол юу болохгүй, юу зөв буруу талаар ерхий хуулиуд бол байдаг. Тэрийг захин орчинд мэдээллийн айлтгуулалттай холбоотой хэрхэн хэрэглэх төр зан үйлийн процесс асуудлууд орчдөг учраас хангалттай аюулгүй хангаж чадахгүй юм. Тийм учраас энэ хоёр хуулийн төслөөр нь төрийн байгууллагууд хувийн хоорондоо яаж харилцах юм, ямар хугацаанд харилцах юм, ямар хүрээнд харилцах юм гэдэг тэр харилцааны асуудлууд нь орж эхэлж байгаа юм л да. Энэ орчин нь өөрөө тодорхой хэмжээгээр хуулиар зохицуулахгүй удаан хөтөлбөр төлөвлөгөөр явдаггүй тийм онцлогтой зүйл байна л да. Тэгэхээр Монгол улсын энэ онлайн нөхцөлөө гэдэг энэ нэрсэлт бол анх байгуулагдахад нь гишүүн орноор хэлсэн байна. Тэгэхээр та яг энэ салбарын тийм мэрэгжилтний хувьд бид нар үнэхээр зөв алхам хийсэн. Энэ нэрсэлт нэгдснээрээ бид нар одоо өнгөрсөн 5 өнөөдөр 5 дахь сайхныхаа байгууллага гэж байна. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид яг ямар үр ашгийг хүртсэн юм болов. Тэгэхээр энэ онлайн нөхцөлний эрсдлийн хурал маань жил болон болохдоо тодорхой зөвлөмжүүд гараад явдаг хурлын төгсөл. Мөн тэр хурлаасаа хийсэн судалгаагаа танилцуулдаг л да. Өмнөх 4 дахь хурлаар бол гаргасан зөвлөмжийн гол нэг чухал санаа нь бол одоо боловсрол олох үйл ажиллагаа хангалттай байна. Өөрөөр бүх юмны эцсийн сэгжин иргэд олон нийт мэдээлэл одоо боловсролын төлөв мэдээлэл боловсрол мэдлэг чадвар байхгүйтэй холбоотой бүх асуудал үүсэж байна гэдэг байдлаар зөвлөмжсөн байдаг л да. Тэр зөвлөмжийн хэрэгжилтэй холбоотой ер нь олон талын оролцоог хангах шаардлага байна гэдэг байдлаар зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр зөвхөн мэдээллийн айлыг хангах чиглэлээр төрийн байгууллагын ганцаараа ажиллахгүй, эртний нийгэм олон нийт хэрэгэд бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Бүгд ажил хамтрана гэдэг маань зөвхөн гэдэг хүмүүсийн нэр оролцуулах биш, бодит оролцоо чухлаа гэдэг байдлаар зөвлөмж өгсөн байдаг. Энэ зөвлөмжийг одоо хэрхэн хэрэгжүүлэх хэсэг талаар энэ баг хуралтай бас танилцуулах болоо. Ерөнхийдөө Монголын хувьд бол 2010-оос хойш эхлээд мэдээллийн айлтгуулалт кибер орчны хэрэгцээ асуудлаар идэвхтэй жил болгон ярьж эхэлсэн байдаг. Яг тэгэхээр 2010 онд үндэсний айлтгуулалтын үзэл баримтлалын шилэн батлагтай мэдээллийн айлтгуулалтаа нэлээд цогц байдлаар тусгаж өгсөн байдаг. Тэмцээн холбоотой 2010 оноос хойш жил болгон тасралтгүй мэдээллийн айлтгуулалтын өдөрлөг гэж зохион байгуулсан. Энэ дээр бүх талын оролцоог ер нь хангаж өгсөн байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо Малти стекер гэдэг бүх талын оролцоог хангах үйл ажиллагаа 2010-оос хийж эхэлсэн. Тэрний үр дүн ямар байна гэдэг бол одоогоор бас шууд хэлэх боломжгүй байна л да. Үр дүнний бас шууд бас хүлээх гэж төгтөө зүйлдэг. Өөрөөр за энэ удаагийн жилийн оролцоо юм байна гэх биш. Тэр оролцоо нь тогтмол тасралтгүй явж явах хэрэгтэй. Тийм л онцлогтой байна л да. Тэгэхээр одоо энэ цааны засварлын дараа үргэлжлэх салбар хуралдаануудын нэг нь бол бас ажлын хэсгийн уулзалт гэсэн байсан тийм. Тэгэхээр энэ онлайн нөхцөлөө эвсэлд одоо гишүүнээр хэлсэн бүх 24 улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд яг өөр тус тустай салбаруудад ямар ажил хийвэ гэдгийг тайлхнадаг хэрэг үү? Одоо зөвлөмжийг хэрхэн биелүүлснээр тайлхнадаг юм байна гэж ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө зөвлөмж тайлан маань яг нөгөө за зөвлөмжийн гишүүн тэр улс тийм юм хийлээ гэдгээр гардаггүй. Эвсэл ер нь тийм үйл ажиллагаа хийлээ гэдгээр гардаг л да. Тэгэхээр бол нэгэн эвслийн гишүүн бол өөрөө хийсэн үйл ажиллагаудаа эвслийн дараалагчтай мэдээлэх байдлаар мэдээлэл нэгтгэж тэгээд эвслийн үйл ажиллагаа гэж гаргадаг. Ачаана 200-аад нүүбийн гишүүн 200-аад улс байлаа. Тэрний зөвхөн 30 орчим буюу 26 улс л энэ эвслийн гишүүн байна. Тэгэхээр энэ эвсэл маань өөрөө зөвхөн хоорондоо ингээ хамтарч ажиллахаас илүү бусад эвслийн бус гишүүд рүү чиглэсэн тийм өргөн далаас үйл ажиллагаа явуулах гэж зордсон юм байлээ. Тэгэхээр эвслийн үйл ажиллагаа бол эвслийн гишүүд хэрхэн мэдээллийн авилгыг хангаж яах гэдгээс гадна бусад улс орнд хэрхэн нөлөөсөн байна, бусад улсад хэрхэн сайн туршлага түгээсэн байна гэдгээр бас нэг үйл ажиллагаа дүгндэг хэлбэр байдаг юм лээ. Тэгэхээр та өнөө өглөө 9 цагаас хойш яг төрийн орнд болж байгаа хуралдаануудад оролцож байна те. Тэгэхээр гадны маш олон төлөөлөгчд оролцож байна, мэдээлэлээ хуваалцж байна. Тэгэхээр та нарын хувьд жишээ нь одоо юу байна? Тэр талаар хуваалцвал. За миний хувьд үндсэн хурлуудаас гадна салбар хуралдаанд одоо интернет хэрэгчлэх хамгаалах сайн туршлага гэдэг тэр салбар хуралдаанд суулаа л та. Тэр хуралдаанд бол Украин, Гүрж, Канада хвчлэн хэд хэдэн орны төлөөллүүд тухайн улсад өөрт нь ямар даваатлууд байдаг талаар танилцууллаа.
Монголоос бас доктор Халтар бас ихтгэл тавьсан. Тэгэхээр эндээс бол харж байхад бол ер нь бол ерхий бас нийтлэг өөрөөр мэдээллийн технологи гэдэг маань нэг хэлтэй нэг технологитой учраас бүх улс орны зохицуулт проблемууд нь эдл төвшөнд байна л та. Тэгэхээр бол нийтлэг яригдж байгаа зүйлсүүд бол байна. Одоо тэгэхээр интернет хэрэгцээ орчинд нь өөрөө нэг онцлогтой холбоотой тэнд байгаа сайн төрлөө Монгол уушгууд хэрэгжүүлэх боломж бол байгаа. Тэгээ одоо шинэ Канадын ноутбук хэрэглэж байгаа Монгол хэрэглэхгүй гэсэн байдаггүйтэй адилхан. Канадын сайн төрлөгийг бол Монгол хэрэглэх боломж нь байгаа. Тэр нь ямар сайн төрлөө вэ? Одоо жишээ нь ер нь бол интернет хэрэгчлэг хангана гэдэг маань нөгөө талаас бас сайн нээлттэй дурснаар мэдээлэл хэрэгчлүүтэй шууд холбоотой байд юм байна. Мэдээлэл хэрэгчлөөгөөр одоо шинэ магадгүй 50 дугаар байранд орлоо гэхэд интернет хэрэгчлөөгөөр 70 дугаар байранд орж байгаа. Энэ хоёрын өвөл интернет хэрэгчлөө мэдээлэл хэрэгчлөөний байр хэлэх дараалал нь илүү ойртох тусмаа тохон улсад мэдээллийн айлтгал бүрэн утгаараа хангаж чана гэж үзэх зүйл байна л та. Нөгөө талаа мэдээллийн айлтгал байдал нь бүр хойно хэрнээ хэвлэлийн хэрэгчлөөгөөр дээр байдаг ч юм иймэрхүү ялгаатай байдал байдаг юм. Энэ төвшин өөрөө ойртох тусам тохон улсууд өөрөө сайн туршлагатай болж эхэлж байгаа байна гэж харах боломж байдаг юм байна л да. Ийм асуудлаа танилцуулах хичээлээ. Тэгэхээр бид нар бас хоёр хөшөө ер нь хоёр хөшөө сандрын халдлагын төвөдөг гэсэн бас зүйлсүүд байдаг л да. Гэхдээ нэтлүүлэгчийн ярьж байгаагаар бол одоо нэг л интернет мөн өөр нийтийн хэрэглээний асуудал учраас бас тэнд хятад бас адилхан асуудлууд гардаг. Тэгээд янз бүрийн диктатурын юм бол хавар гоцууд хэрэгцүү хэмжээгээр гэхээс илүү технологийн гормоор зохицуулах хандлага нь дамжуулж явд юм байна л та. Ер нь бол саяны уралд ярьсан одоо мэдээллийн аюулгыг хангах, онлайн нэршлиг хангахад гурван үндсэн юм бол шууд уялдаатай байна. Нэгдүгээр хууль эрх зүйн асуудал байна. Ихэд технологийн технологийн асуудлууд байна. Гол юм нь бол зохион байгуулалтын асуудал байх хэрэгтэй гэдэг. Энэ гурван юм зэрэг хангаж энэ онлайн нэршлэгээ бүрэн хангах боломжтой байна гэж үзэж байна. Тэгвэл зарим нь технологи хэтэрхий өндөр хөгжүүлсэн байлаа ч гэсэн хуулийн эрх зүйн зохицуулалт нь хангалтгүй ч юм уу дутуу байдаг асуудал. Нөгөөх нь эрх зүйн зохицуулалт нь байгаа, технологи нь байгаа, тэрийг хэрэглэх ур чадвартай юм уу сэтгэлтэй албан хаагч зохион байгуулалт байхгүй бол энэ өөрөөсөө зүйл болж байгаа юм. Ийм зүйл бас нэлээд яригдж байна л да. Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.